За мэдээж бүтэн PC маань 7 дугаар дугаар ингээд инхүү эхэлж байна. Тэгээ ер нь дараа 7 хоног би бүтэн PC лайваар хий гэж бодлоо. Учир нь би одоо 4-р курс бодохгүй төгсөж байгаа. Улирлын эцсийн шалгалт маань дараа 7 хоног болохоор шалгалтандаа бэлднэ гэж бодож байна. Тэгэхээр хэсэгтээ 2-7 хоногт контент бол гарахгүй байх бах. Гэсэн ч гэсэндээ PC маань манга орчуулга нь явсаар байх шүү. За тэгээ бүтэн PC-тэй тавтаа марил. За энэ 7 хоногийн топ пост маань нэр мэрэ болоочтой та нар. Megalon гинэ. Megalon Blackbird болон түүний багийн гишүүдийг ганцхан дайралтаар ялдаг. Megalon магадгүй жинхэнэ хүчийг гаргавал Blackbird болон түүний багийн гишүүдээс ч хүчрэг байж магадгүй гэж бодож байна гэж байна. За доор нь постных нь комментийг харахсан коммент нь байхгүй байна. За энэ дээр болохоор штэ. За Megalon ч угаасаа нөгөө нэг Parmesan төрлийн жимстэй гэдэг лөө. Хор жимс гэдэг санагдах юм. Тэр угаасаа хоронд яг төсвөртөн айгүй цөөхөн байдаг. За Luffy-гийн хувьд болохоор яг энэ Impel Down-ы хэсэг дээр угаасаа яг Megalon-ы хоронд хордоод айгүй хурдан имжлэгддэг. Мөн одоо Ivankov-ын тусламжийг авчиж одоо ингээ хорны дархлаатай болдгийг шүү. Тэр ер нь One Piece ертөнцид хорны эсрэг одоо ингээ дархлаатай хүн айгүй цөөхөн байгаа л гэж ойлгох зүг байх. За нэг олон үггүй шууд дараагийнхаа пост руу шилжиж. Баяртай цай 01. Сүүлийн дайн гэсэн маань. За хүмүүс яагаад Luffy-гийн сүүлийн дайсан харсгалт гэд байдгийг ойлгохгүй маа. Тэгсэрнээ бас Zebek гарч ирнэ гээд байгаа. Бас ийм мө сүүлийн дайсан гихмэд Luffy арай л олон дайсан юм шүү. Тиймээс энийг ингээд тайлбарлая. Харсгалтын эсрэг Shanks тулднаа баттай. Marineford-ын дайнд Shanks ирэхэд харсгалтын багийн гишүүдтэй түүний багийнхан хинтээ тултган гардаг. Зөвхөн энэ биш Shanks-ийн нүдэндх сорийг харсгалт өгсөн шүү дээ. Бас энэ хоёр тулаан болох газараас өөр газар тулдна гэдэгт нь итгэлтэй байна. Учир нь маш хүчрхэг хүмүүс болохоор олон хүмүүстэй тулдахад тэр газар нь бол тэсэхгүй. Харин Luffy-гийн сүүлийн дайсан бол анханасаа тодорхой байсан. Тэр бол дэлхийн засгийн газар буюу одоо юм уу да. За тэгээд Luffy-гийн хүсэл бол эрхчлөө. Дэлхийн засгийн газрыг одоо хүсэж буй зүйл энэ хിവэрээ дэлхийг боолчилж удирдах юм аа. Тэгэхээр ерөнхий за яг онлайн жиштэй логикийн хувьд бол айгүй зөв юм байна. За доор нь комментуудыг харуул эрдэнэ. Санаанаасаа зохиосон баахан K-drama мэдэр шиг юмнууд харсаар байгаад энэ хүний таамаг харсан чинь нүд сэргэж штэ гэж ш. За доор нь банштай цаа дахиад. Гэтэ мэдээж Luffy ганцаараа дэлхийн засгийн газрын эсрэг гэсэн үг биш шүү. Түүний холбоотон болон багийнхан оролцсноо. Одоо хэлж байсан Marineford-ын дай сүүлийн дайны хажууд хүүхдийн тоглоомоо гэж. Тэгээ ерөнхий бол тэрийг бол хэлж ийсэн. Тэгээ сүүлийн дан яг юу болох юм бол та. Би бас энэ дээр сонирхол өнгөрье да. За дараагийн пост. Шууданч тагта гэнг гинэ. Галзуу чөтгөрийн нүдний онол. Cavendish, Tom Age, Mihawk ийм үү бүгдээрээ чөтгөртэй холбоотой мэт нүдэрээ холбоотой байдаг. Cavendish-ийн чөтгөр Hakuba унтаж байхдаа хяналтаа авдаг бөгөөд Cavendish хяналтаа тогтоохын тулд тэмцэлтэд нь нүдэн шарант болтгоо. Үүнтэй нэгэн адил Tom Age-ийн чөтгөр өсгөлт нь өдөрдөж хяналтаа төр зүр эргүүл авахт нь нүдэн шарант болдог. За Mihawk-ийн шар нүд нь түүний чөтгөрийг бүрэн өдөрдөж хүч чадлыг нь дээшлүүлдэг. Ийм үү ижил төстэй нүдтэй нь түүний чөтгөрүүдийн өдөрдөгч чөтгөр гэдгийг илтгэж магадгүй маа. Энэ нь чөтгөрийн жимстэй холбоотой байж болох уу? Та ямар бодолтой байна вэ? Эцэст нь зүгээр л хийж үзсэн юм аа. No shoom гэж. За шууданч тагта. Nice. Яг коммент дээр нүсийг nice л гэсэн байна. Би энэ дээр сая яг Zoro-гийн бичлэгэн дээр яг хийсэн те. Гэхдээ энэ Zoro-гийн бичлэгний жоохон өмнөхөн байна. За ингээ харахаар ингээд нүдэн шараар эргэлдсэнийг одоо нэг бодлын оодаа арай нэг өөр төрлийн хүч шүү гэдгийг бидэнд ингээд илэрхийлэх гээд байгаа юм болоо гэж бодоод байгаа. Тэгэд бид яг үнэндээ Cavendish-ийн одоо яг Hakuba-тайгаа өсөлж явах үеийн хардаг ч гэсэндээ яг бүтэн хүчийг мэддэггүй. Тэ? Тэгэхээр ер нь чөтгөрийн хүч чадалтай тэгээд чөтгөрөөсөө ингээд өөрийгөө контролддог үеийнх нь нүдний одоо илэрхийлэл нь энэ юм болоо гэвэл бас онж болох юм аа. Тэгээ энэ зүгээр л бодол болохоор яаж ч бодох нь таны дур юм да. За дараагийнхаа пост урцгоё. Shamed Flight 4316. За драгоны талаар таамаглал гэж байна. Monkey D. Dragon бол One Piece ертөнцийн нууцлаг нөлөө бүхий дөрүүдийн нэг юм аа. Дэлхийн засгийн газрыг түлхэн унгаах зорилготой хувьсгалт армийн бүлэглэлийн толгойлогчийн үүрэг гүйцэтгэсэн учраас түүнийг дэлхийн хамгийн аюултай хүн гэж нэрлэдэг. Драгоны тухай сонирхолтой баримтуудыг энд оруулъя.
Нэгт нь хувьсгалын удирдагч дракон бол дэлхийн засгийн газар болон Tenryubuto буюу Тэнгэрлэг үндэстэн шудраг бус байдлын эсрэг тэмцдэг хувьсгалын армийн удирдагч юм аа. Тэрээр олон орныг бослог гаргахад түлхэж өгсөн. За хоёрт нь Monkey D гэр бүлийн дракон бол далайн домогт Батар Monkey D Garp-ийн хүү. Зурлын гол дүр болох Monkey D Luffy-гийн эцэг юм аа. Их өндөр албан тушаалтай гэр бүлтэй ч дракон хувьсгалын замыг сонгосон. Гуравт нь Хоч ба нэр хүнд. Түүний дэлхийн хамгийн аюултай хүн гэсэн хочин дэлхийн засгийн газарт ямар их аюул зануул учруулж байгааг харуулж байна. За дөрөвт нь нууцлаг хүч. Өнөө хүртэл драконы хүч бүрэн хэвлэгдээг байна. Гэсэн хэдий ч түүний дэргэд хит хитэн удаа шуурга эсвэл хүчтэй салхи. Жишээ нь локдаун дээр Люфиг харах үед болсон. За иймэрхүү зүйл тохиолдсон тул түүнийг цагаан гартай холбоотой чадвартай гэж таамаглаж байгаа. Тавт нь анхны харагдах байдал. Люфиг Ахмад Смокроос авахдаа локдаун дээр анх гарч ирсэн. Тухайн үед түүний хэн болох нь тодорхойгүй байсан. Тэр шүтэн бишрчдийн дунд хийхэн таамаглажуулж байсан. 6-т нь хувьсгалт армийн бэлэг тэмдэг. Хувьсгалт армийн бэлэг тэмдэг нь дракон хэмээх лууг илэрхийлсэн. Дракон хэмээх нэрийг илэрхийлсэн луу юм аа гэж. За 7-д нь Саботой харилцах харилцаа. Люфигийн өргөмөл ах Сабог хөлөг онгоц сүрсний дараа дракон олсон. Дараа нь Сабо драконы итгэлт хүн болж хувьсгалтын армийн штабын даргын албыг барьж байгаа. 8-т нь үйл ажиллагааны байршил ба суур. Драконыг хувьсгалт армийн штабын нэг болох Камбака Ванд усад ихэвчлэн хардаг. Гэсэн хэдий ч дэлхийн засгийн газрын дайралтаас зайлсхийхийн тулд түүний гол байршлыг нууцладаг. 9-т нь том зорилго. Луугийн зорилго бол дарангуйлах системийг ялангуяа Tenryubuto болон дэлхийн засгийн газрыг устгах явдал юм аа. Тэр зөвхөн өөрийнхөө төлөө төдийгүй дэлхийн эрхчлөөний төлөө тэмцдэг юм аа. 10-т нь өрөмөц шивэс гэж байна. За драконы зүүн нүрэндээ овгийн шивэстэй бөгөөд энэ түүний худалдааны тэмдэг юм аа. Энэхүү шивэс нь түүний гадаа төрөх байдлыг нууцлаг сэтгэл төрүүлдэг. Эйчээрээ одоо өнөөдөр хүртэл драконы тухай олон нууцыг хадгалсаар байгаа нь шүтэн бишрэгчд нь түүнийг One Piece ирээдүйд ямар нэгэн том үүрэг гүйцэтгэх талаар таамаглал төвшүүлсээр байгаа лээ. За энэ бол бүр айгүй гоё бичсэн байна. Монголоор ч бичсэн байна. Үнэхээр баярлалаа. Монголоор бичиж байгаа тохиолдолд би дунд нь яг өөрийнхөө алдаанаас бол ганц хоёр л алддаг байхгүй. Тэгэхээр энэ айгүй гоё бичсэн байна. Баярлалаа. Би энэ дээр яг өөрийнхөө одоо сэтгэлдлийг хэлэх хэрэгтэй байхаа. За тэгэхээр юу юм бэ гэхээр ер нь 1-10 хүртэл уншсан байна. Бүгд тусцад нь яг өөрийнхөө бодлыг илэрхийлэх нь бас хайшин. Гэхдээ ер нь драконы хүч болон яг ингээд One Piece-ийн төгсгөлд яг ямар үүрэгтэй юм бэ гэдгийг ингээд цомхон ярих юм бол драконы хүчийг бол яг цаг агаарын холбоотой ялангуяа шуурга жимс ч юм уу те торнадо өсгөж чаддаг, салхийг удирддаг. За тэр тусмаа салхийг удирдаад ирэхээрээ одоо ингээд тэнгэрт үүлийг хөдөлгөөд борооны үйл мөл гаргаж ирдэг ч юм уу. Яг ийм байдлаар амар их таамагладаг. Яагаад гэвэл яг локдаун дээр бас яг тэр үхэн тэр нэг хүчээ ашигладаг л яг хэсгээс болоод ийм том одоо таамаг гарцсан байдаг юм аа. За тэгээд сүүлийн дайн дээр яаж туслах юм бэ гэхээр мэдээж тодорхой дэлхийн засгийн газрын хамгийн том дайсан бол хувьсгалын арим. Мэдээж тэрний толгойлогч нь одоо дракон байна. Тэгээ мөн тэрч бивэл одоо Люфи маань ингээ янз бүрийн нэрэлтэй болоод байгаа. Эрхчлөө гэсэн үгийг яг Люфи дээр айгүй их холбоод байгаа яг сүүлийн үед. Тэгэхээр манай хоёр маань ер нь нэгдээд бараг дэлхийн засгийн газрын эсрэг сүүлийн дайнд оролцох юм болов гэж боддгийн шүү. За баярлаа. За дараагийнх нь Select Tourist 9165. Loki's Devil Fruit таамаглах гэдэг үзье. Loki чөтгөрийн жимсний төлөө эцэгтэйгээ тулалддаг. One Piece ертөнцид Ragnarok 1500-аад онд домогч чөтгөрийн жимс болох энэ номын модель Fenrir гэх жимсийг идсэн байдаг юм байна. Энэ домогч жимс нь Elbaf ургасан байх магадaltaй юм байна. За зургийн сайгараа гэж шүү. За Fenrir гэдэг нь нэг төрлийн wolf ч юм уу ямар нэг төрлийн дүр төрхтэй mythical zone төрлийн fruit юм байлээ. За энэ жимс нь магадгүй нэг төрлийн сүүрлийн бурхан ч юм уу эсвэл зүгээр л нэг бурхан байж магадгүй. Учир нь одоогоор энэ жимс нь одоо маш олон модельтэй байдаг юм байлээ. Энэ номи модель Okuchi no Makami, Wolf Jackal Dalmatian гэх мэт одоо өчнөө олон модельуд байдаг юм байлээ шүү. Харин Ragnarok нь үхэж Loki модель Fenrir-ийг идсэн байх магадлал өндөр юм байлээ. Би энэ дээр нөгөө нэг Fenrir гээд одоо хэнийг Shanks-ийн гарыг тасцсан тэгээд энэ нэг холбож ирж байсан шүү дээ. Манай хүмүүс маань энэ ч зөндөө гоё холбосон зургнууд оруулсан байна. Тэгээд нэрийг бас та нарт оруулъя. Та нар бас энэ талаар юу гэж бодож байна? Локигийн тэгвэл яг чөтгөрийн жимс нь Fenrir гэдэг яг модель байх юм бол эртний Норвегийн одоо онолтой одоо түүхтэй нэлээд ойрхон болж таарах нэ гэсэн үг байна. За баярлалаа. Дараагийнхаа пост Demon King хэрвээ гэдэг нэг зураг орсон байна.
За байх үнэхээр боломжтой ах шүү. Тэс энэ дээр гой санаа байна. Баярлаа. За дараагийнх нь алууржийн Сабогийн эсрэг Blackbird. Гэрлийн үсвэр эсрэг ханхуу тулдах нь зайлшгүй зүйл байсан гэсэн шүү дээ. Тэгэхээр Ace Blackbird хоёр тулдах нь хувь тавилан байсан гэсэн үг ээ. Тэгвэл Ace-ийн Mera Mera номи жимсний дараагийн хэрэглэгч болох Sabo нь Blackbird-тэй тулдах нь зайлшгүй зүйл юм аа. Магадгүй Sabo Ace-ийн өшөөг авах боломжтой баха. Зүгээр таамаг болохоор хараад ерөөл бити бичээрэй найзуудаа. Болж байна. За гэрлийн эсрэг харанхуу. За гэрлийн их үсрэг гэхээр галыг л бодож байгаа юм уу те. Яг өмнөх дээр Blackbird нэлээд ингээд зүүн арга зайлал ашиглаад Ace-ийг ялсан гэж би санаад байна. Зөвл байх бах та Blackbird-ийн хувьд. Тэр Blackbird-ийн одоо нэг тэр зүүн арга зайлал нь яг юу юм бэ гэдгийг бид нар мэдэхгүй гэсэн үг шүү дээ. Тэгээ Blackbird-ийг 3 толгойтой, 3 зүрхтэй тийм ч учраас одоо ингээд 2 жимсний эзэмшигч болж чадж байгаа тий. Тэгээ 3 дахь нь бас бий болж магадгүй. Энэнд одоо түүний биеийг сайжруулах, бие нь амар тийм хэврэг мэдрэмтгий цул дорой болохоор биеийг сайжруулах зоон төрлийн жимс байж магадгүй гэдэг штэ. За энэ нь болохоор яг Ace-ийн ялагдсан гол шалтгаан юм болов уу гэж би боддгийг шүү. За дараачих руу орцгоё. Дараачих маань Ashamed Flight дахиад Loki гэсэн гарчигтай байна. За Loki бол муу санаатай биш ээ. Уи, Ханког, Широхоши, Момо, Ребека зэрэг дөрүүдэд нийтлэг зүйл бий. Тэд Люфи дээр танилцаж түүний холбоотой болсон. Удахгүй Локи тэдэнтэй нэгдэх болно. Энэхүү сүүлчийн домог нь түүнийг мушгин гуйлахаас өмнө дайсан гэж үзэж байсан. Виви Локи хоёрын додорчлохыг харьцуулж тэдний их хорон санаатнууд мэд харагдулдаг. Виви бол бидний тулгардаг хамгийн анхны хааны гэр бүлийн гишүүн. Харин Локи бол сүүлчийнх нь учраас энэ параллел нь чухал юм аа. Одоогийн дэглэмийг түлхэн унагсан олон номуудад хаан ширээн суусан захирагч нь гол муу санаат нь болтгоо. Үүнээс болж хин нэгэн Локигийн түүхийг залилсан гэж би сэтгэлж байгаа бөгөөд түүнийг эцгийг хөнөөсөн гэсэн мэдээлэл худлаа байхаа. Оо. Гоё байна. Чадж байна. Манайхаа болж байна. За дараагийнх нь Impressive Beat. Blackbird. Shorts үзэж байгаад үзсэн бичлэгээ орчуулад хүргье. Одоо Blackbird-ийг 3 өөр төрлөөр зурсан байдаг. Нэг нь 3 шүтгүү, 2 нь 4 шүтгүү, 3 нь бүтэн шүттэй зурж байсан. Тэгээ заримдаа өөр ааш гаргадаг. Жишээлбэл хаяа зоригтой хаяа холчорцон гаргадаг. Бас түүний далбаа хүртэл 3 харих хэвээр байдаг. Магадгүй түүний жимс нь өөрийгөө 3 хувилдаг баха. Хувилдаг гэж одоо хувилдаг байлгүйтэй тийм ээ. Энэ бол гоё тамаг байна гэж байна. За яг сайхан энэ талаар яриад өнгөрсөн байгаа шүү. За дараагийнх нь Noun Owl, Shank болон Haki гэнэ. Бүтэн PC-ийн 6 дугаар дугаарыг үзлээ. Тэгээд нэг юм хүмүүс сайн мэдэхгүй байгаа юм шиг санагдаад биччихлээ. Бичлэгтээ оруулаад бусдад хүргээд өгөөрэй гэж байна. За Shanks баруун гараа алддаг хэсэг дээр бол анх One Piece эхэлж байхдаа Haki гэдэг зүйл байхгүй байсан шүү. Haki нэлээд сүүлээр орж ирсэн. 481 дугаар анги дээр Ace-ийг аврахад ямар нэгэн гайхамшигтай зүйл хэрэгтэй байсан болохоор Haki гарч ирсэн шүү. Тэрийг сайн санаарай. Сүүлд гарсан өнгөрсөн одоо үзүүлдэг хэсгүүд дээр тэрийг Haki гэж гаргасан болохоос яг ихэнх үедээ One Piece Haki гэдэг зүйл байгаагүй шүү. Тэгэхээр гараа алдсан нь Luffy далай бол тоглоом биш гэдгийг харуулахтай мэдрэмж өгцөрлөгтэй байсан учраас бид ямар нэгэн зүйлийг алдахгүйгээр хэр их үнцэнтэй байсныг мэддэггүй шүү дээ гэж байна. Бас нэг онол гарч иж байгаа нь One Piece дээр муу талд хэрэгцсэн зүүн талд харин сайн талд хэрэгцсэн баруун талд байдаг. Яагаад гэвэл англи хэлэнд баруун талыг right гэдгээ, зөв гэдэг үгийг бас right гэж хэлдэгтэй холбоотой. Энийг яагаад хэлж байгаа вэ гэхлээр Shanks болон Kid-ийн тулааны хэсэг дээр Shanks дэлгэцийн зүүн талд байдаг шүү. За энэ цаад утгаараа Shanks муу талын дүр ийм үедээ нийлээд дэлхийг захирах гэж эсвэл ийм үг дэлхийн хэрэгт одоо нэг оролцуулахгүй өөрөө оролцож бусдыг хамгаалах гэсэн зорилготой ажиллана. За тэгээд нэлээд урт болчихлоо. Заавал бичлэгтээ оруулна гэж найдаж байна. Бусад хүмүүс доор юу гэж бодож байгаа хаваалцаарай. Үний анх гэдэг байсан шүү дээ гинүү. За окей. Next. Дараагийнх нь Depressed Ghost гэнэ. Loki гэсэн техник гарч орж ирсэн байна. One Piece manga дээр Loki Elbaf-ын ханхүү гэж дурддагдсан ч гэдэг түүний чөтгөрийн жимсний талаар мэдээлэл одоогор хэлүүлээгүй байна. Гэсэн хэдиж фэнүүдийн дунд хэд хэдэн сонирхолтой таамаг бий. Заримыг нь дуртжээ. Нэгт Asgard ба Norse домгоос идэвсэн таамаг. Loki Norse домгийн мэхлэгч бурхан тул түүний чөтгөрийн жимс нь элб урилтай холбоотой байх магадaltaй гэж үздэг. Үүний дагуу Mifu номи буюу mythical зан төрөл өөрөх чадвартай янз бүрийн дүрс хэлбэрч шилжих боломжтой ажиллах юм аа. Loki домгийн дагуу элб болон мэхлэг чадвартай жимсний хэрэглэгч байх магадaltaй таамаг. Хоёрт нь Elbaf-ын өчрөг байдалтай уялдсан таамаг.
Эльбаф бол аврах биднүүдийн өлгийн нутаг бөгөөд Локиг аврах хүчтэн гэж үздэг. Иймээс түүний жимс нь хүч чадалтай холбоотой байж болно. Ого номи буюу хүч чадал нэмэгдүүлэгч Парамиша төрлийн жимсээ дайснуудаа хүчээр дарах чадвартай байх боломжтой. Гуравт нь залим их стратегийн жимс. Локи өөрийгөө Эльбафын ханхуу тул залтай стратегч байх магадaltaй. За түүний жимс нь илб эсвэл харанхуй чадвартай Парамиша төрлийн буюу хүмүүсийг төөрөгдүүлэх сэтгэл санаанд нь нөлөөлөх боломжтой төрлийн жимс. За дөрөвт нь үзэгдээгүй шинэ төрлийн жимс. Эхний удаа Эльбафын соёл боломжлыг тусгасан цоошин төрлийн шинэ жимс гарч иж магадгүй. Жишээ нь байгаль цаг өөр эсвэл домгийн амьтдад холбоотой жимс авчлах юм аа. За Локигийн дүрийг цаашид илүү дэлгэрүүлэн гарах боломжтой тул манга дээр түүний жимсний талаарх нууц задрахыг л хүлээлтлээ. Одоо сансаа ихэвчлэн фэнүүдийн хүлээлтийг эвддэг учраас бидний гайхшуул сонирхолтой нээлт хүлээж байгаа хаа. За баярлалаа Депрест. За ингээд энэ удаагийн мань бүтэн биесийн хамгийн сүүлийн 2 пост уншчих та. Scene introduction. Laughdale гэнэ. Рожер Laughdaleд очиод маш их инээсэн. Миний тамгаар Laughdaleд очиод яг юу ч байгаагүй харин тэнд нэг бичээссэн баха. Тэр нь одоо хоочд ирэх хүндээ нэг зүйл үлдээсэн байсан бол яах вэ? Харин Рожер Laughdale завин дээр байн харагддаг өндөг үлдээсэн баха. Харин тэр нь Уранус Люфигийн баг Laughdaleд очиж Уранусыг олж Ему болон Зебектэд тулдах баха. Люфи тэр тулаандаа яаж Laughdaleд үлдээх юм нь Зебек Ему хоёрыг Локи шиг гинжилж үлдээх баха. Бас болж байна. Person who lost. Өвчин. Laughdale дээр очисон одоо жимс эзэмшигчд бүгд л биеийг өвддгөө. Токи багийн хоёр одоо өвдсөн болохоор тэгж ярьдаг. За Шанкс үнийг мэдсэн тул жимс идээгүй хүмүүсийг багтаа авдаг гэж ярьдаг. Гэвч тэр үед багийн маань жимсээ идээгүй байсан штэ. Рожер тэнгисийн цэргүүдэд би энэ өвчнүүд илэхгүй гэдгийг мэдэж байсан тул сайн дураараа баригддаг. Энэ өвчнг яаж авсан бэ гэвэл байж болох магадлал нь Сатурнтай ийм бахтай. За Сатурнтай тулалдан авсан Сатурны домгийн мангас өвчин тахал одоо тараадаг гэж дурддаг. Миний таамаглаар энэ өвчин халтаж Токи багийн хоёрт халтсан байх л та. Тэгэхдээ тэр хоёр яагаад идэрсэн бэ гэж бодож байвал өвчин хүндрэг хөдөл идэрсэн баха. Гэвч халтдаг гэж үзвэл бусд нь бас халтах байсан тийм ээ. Тийм ч учраас одоо энэ магадлал үнэн байх нь маш бага хувийн боломжтой юм аа. Яаж агуу Одагийн том тархийг яаж гүйцэвдээ? Бичгийн үсэг алдаатай бичсэн шүү. Уучлаарай гэж байна. За тэр нь би засгаад уншлаа. Засч уншлаа юм бол. За яг байж байх боломжтой. Laughdale-ийн ер нь талаар та хэд маань нэлээд сонирхож байгаа шүү байна. За ингээд энэ удаагийн маань бичлэг ерөнхийдөө бол бүтэн пис бол энэ үрээд өндөрлж байна. Бүтэн писээ хүлээдэг болсон сонсогч нартаа өөрийнхөө subscribers-тай хэлэхэд үнэхээр баярлалаа. Тэгээ цааш намайг үргэлж дэмжээрэй гэж хүсье. Би аль болох л идэвхтэй байхыг хичээж байгааг та нарт харж байгаах. Мөн тэр чинээгээрээ контентуудаа ч гэсэн аль болох чанартай болохыг хичээнэ гэж амлая. Сэлэр янагсалаа. Дараа 7 хоногт уулзтлаа. Түр баяр та.